Сайн байцгаана уу их хүн үзэгчтэй. Чингис хаан ба Монголын бурхны шин төслийн хүрээнд Монгол улсад хадгалагдж байгаа Чингис хаантай холбоотой бурхны шишний эдүүлгийн зүйлс таанхаар танилцуулж байгаа. Өнөөдөр бол бид 1227 онд Чингис хааны хүсэлтийг бүтээсэн нэг ганжуурын батыг та бүхэнд танилцуулах гэж байна. За энэ танилцуулгыг хийхийн өмнө бол 2008 онд манай Монголын нэрт төв судлаач Ламсрынгийн хөрөл бадар багшийн бичсэн Дорн цаст гэдэг ном байгаа. За энэ номын доторх Чингис хаан ба Монголын бурхны шишин гэдэг энэ өгүүлбэрийн дотроос нэг өгүүлбэр танилцуулъя. За энд бол юу гэж хэлсэн байна вэ гэхээр төмөр луу жил буюу нийтийн тоолын 1220 он Цамбаа гарч идвэн лам Замбаа Дүнхруу Ванчиг дашбэр Монголын орон дотоод ном буюу бурхны шишнийг анх түрүүнд илэрүүлсэн. Гал ахаа жил буюу нийтийн тоолын 1227 онд Замбаа Дүнхруу Ванчиг дашбэр Монголын Чингис хаан ном номлосон Чингис хаан бар банд түнд хүчлэн хичээж сэтгэл үүсгэхийн өргөмжлийн жоохыг өргөсөн гэж. За энэ бол ямар түүхийн сурагч нар байдаг вэ гэвэл Дунгар Усан Бэрнэлээ гэж төвдийн алдартай түүхч. Тэр хүний Дунгар цэгжиж ч юм уу төвдийн их түүх, дэлгэрэнгүй түүх гэдэг номон дээр бичсэн байна. За мөн манай Монголын заваалан хорж хонж гэж хэлдэг алтан дэвтэртэй бол мөн Замбаа буюу Дүнхруу Ванчиг даш хааны дэргэд залдарсан бөгөөд хаан барьж тахилга бүгдийн судлалын ихэнд гарна тусгай өвлгийн эзэн сайн ахаа их хөвгөн гэж. Чингис хааны хатан хөвгүүд түүнд орчуулж бурхны ном заалгасан гэж. Тэгээд бол хаан бол энэ хурагт ирч явах чинь болсон тухай мөн энэ алтан дэвтэр дээр бичсэн гэж ингэж бол бичсэн байна. За ингээд өнөөдөр та бүхэн танилцуулах гэж байгаа энэ судар бол төвдийн гүгэг киндом гэж байдаг. Энэ бол яг Чингис хааны үед Монхор Дүнхруу Ванчиг дашийн цас туулын орой дээр байгуулсан том сүм байдаг. Дээр хааны ордонтой доороо бол маш олон агуйтай ийм сүм байдаг. За энэ агуйн хааны зургууд их алдартай. За та бүхэн бол YouTube-ээр бол толин хийд гүгэг киндом гэсэн тийм хайлтууд хийгээд үзэх юм бол энэ үеийн орон зураг, энэ үеийн бурхан урлал, ном судрын тухай бол тодорхой мэдэж болно. Энэ бол дэлхий дээр сүүлийн үед асар их сонирхож судлагдж байгаа ийм ном байгаа. За энэ бол та бүхэн харж байна. Жагар гадуу буюу санскрит энтхийн хэлээр гэж бичсэн текст байна. Энэ бол болгосон хар цаасан дээр алтан бүсгээр бичсэн. За энэ хоёр талын энэ бурхан бол өнөөдөр байгаа баруун төвдийн тэр гүгэг киндом буюу толин хийдийн агуун хаан дээр байдаг зургуудтай нэг юм ижил дгийн хийжтэй ийм зураг байгаа. За ингээ энэ ном бол өөрөө ганжуурын эхний хоёр бод буюу сайн цагийн мянган бурхны судар буюу дод гасан гэж хэлдэг ийм судар. Хуудас болгон дээр ингээд хоёр ийм зурагтай. Хоёр бод нийтдээ бол нэг 1400 орчим бурхны ийм зурагтай, ийм сайхан чимэглэлтэй ийм зураг байгаа. За мөн хуудсан дотроо бол бүтээсэн арга маяг нь бол энэ эрдэнэр бичих гэж хэлдэг алт мөнгө гэдэг энэ хоёр Чингис хаанаас өргөсөн энэ судрыг бүтээх төгсөн энэ мөнгө алтаа гэж хоёр үе болгож бичсэн ийм юм байгаа. За тэгээ энэ номын төгсгөлийн үгэн дээр юу гэж бичсэн байна вэ гэж. Тэгэхээр энэ номын төгсгөлийн үгэн дээр юу гэж бичсэн байна л да. За энэ харуулъя. За хятад төвд Монгол гурвын эдийн зүрхэн хураахын тулд цас туулын Ванчиг хаваа Ванчиг гэж энэ хүн бичлээ гэж. Тэгэхээр эндээс үл юу харагдаж байна вэ гэхээр хаваа Ванчиг буюу Ванчиг даш гэдэг энэ лам бол Чингис хаан бол өвлгийн эзэн болгоод за энэхүү ганжуур судрыг бүтээсэн. Энэхүү ганжуур судрын эхний хоёр бод өнөөдөр Монгол улсад хадгалагдж байгаа. Дүнхруу Ванчиг даш гэдэг энэ лам Монголд яагаад ирэх болсон? Яагаад Чингис хаантай уулзах болсон тухай бол дэлхийн төв судлаачд бол их маргадаг. Яг энэ уулзалт бол анхны уулзалт 1220 онд буюу одоогоос 800 жилийн өмнө болж байгаа. За энэ 1200 онд яг юу болсон юм бэ гэхээр исламын зэргүүд энэ гэрт төрж орж ирээд ингээд бол 1000 жилийн уламжлалтай цогт наландрын их сургуулийг шатаасан. Зөвхөн номын сангийн бол 3 сар шатаасан гэж ярьдаг. Ингээд бол үндсэндээ буддийн шишний ертөнцийн өөрийн өмгөөлөгч хамгаалагч байхгүй. Тэр их хүчийг сүр зогсох хамгийн их цэрэг айрамтай бол Чингис хаан байсан. За исламын төрөлтийг зогсоох цэрэг зэвсгийн хүчийг бол Чингис хаанаас гуйж бол ирсэн лам нарын нэг.
Нөгөө төгөр бол Чингис хаанд бол энэ одоо аян дайм бол нэг талаасаа одоо бидний хэлдэг худалдааны торгон замын одоо худалдаа өөрийн одоо элч нарыг өмөрч байлсан гэж бодож байна. Нөгөө талаараа бол бас за одоо жишээ нь Непалийн төвшил юу гэж үздэг гэхээр Чингис хаан бол одоо үндсэндээ бурхны шинжнүүд туслахаар иж явах замдаа бол одоо хатан бол гэдэг насарсан гэж үздэг. Үүнээс хойш 800 жилийн туршиж гисэн ер нь монголчуудын төвд Монголын хооронд энэ шашин мөргөлийн зам хийгээд үндсэндээ бол мөн л одоо исламын төрлөг бол зүүн тийшээ одоо явахын замыг үндсэнд нь хааж ирсэн гэж үздэг тийм болохоор бол энэ номын төгсгөл гарч байгаагаар одоо хятад төвд Монгол горын эдийн зүрхэн хураана гэдэг бол нэг талаас одоо тэр Чингис хааны хийж байгаа байлдан дагуултын ирээдүйд хийх тэр одоо байлдан дагуултын одоо замын сар бэрхшээлийг арилгахын тулд одоо лам ургуудаа энэ анжуурыг бүтээлсэн. Нөгөө талаас бол буддийн шинжнүүд бол Чингис хааны одоо дэмжлэгээр бол энэ исламын өдөөс одоо хамгаалалттай болох ийм л одоо зорилгоор бол энэ уулзалт болж исэн гэдгийг одоо төвдийн эрдмийн сурвалжийн төөхөд өнөөдрийн одоо хийж байгаа судалгааны үр дүн гэж гэсэн бол энэ тал руу орж ирж байгаа.